юу асуух гээд энэ нөгөө төр хувийн хөвшлийн түншлэлийн хуульч нэг хязгаар заагаад засгийн газарт бүрэн эрхийг өгсөн гэдэг тэр юу болж байгаа вэ? Өөрчлөлт оруулах гээд чадахгүй засгийн газрын бүрэн эрх нөгөө нэг тухайн төслийн үнийн дүнгийн хэмжээг тодорхой заагаад өгсөн байж байгаа. Тэгээд тэр нь өөрөө хуулиараа засгийн газрын бүрэн эрх гэдэг. Хоёрдугаарт нь энэ ууг нь ингэсэн юм шүү. Даргын юм дээр танилцуулаад бүрэн шүнжилгээ хийх асуудлыг боловсруулж оруулаарай гэсэн нэг юм бичиг баг. Тэгээд хэдүүлээ өнөөдөр чин хог шатааж эрчим хүч гарах төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг талаарх авах арга хэмжээ гээд зохион байгуулж ажиллахыг засаг дарга дүүрэг болголоо гэдэг. Энэ яг аль утгаараа байгаа вэ? Тэгээ ямар хэдийн хэмжээний энэ уг нь агуулгаараа юм штэ. Яг хуулийн дээр заасан та нарын оруулж ирээд бүрэн шинжилгээ хийчээд оруулж ирээд хурлаараа энэ арга хэмжээг хуулийн дагуу болцсон бол асуудлаа хэлцээч гэдэг бүр 11 дээр чинь тэгээ заасан байгаа штэ. Тэгээ тэр нь бол бүр засгийн газрын баталсан журам дээр маш тодорхой заасан. Энэ шинжилгээгээ хийчээд энэ асуудлаа яриач гэдэг. Өмнө нь ийм юм байдгүй байсан болохоор хэдэн зуун тэрбумаар аваачиж замын одоо канцас гэдэг нэг хууль байж байгаад баларж ирсэн шүү дээ. Энэ агуулга ер нь хэвээрээ байгаа юу? Нэгдүгээрт энэ хуулийн юуг энэ ойлголтыг өгөөч. Орон нутгийн буюу нийслэлийн одоо их хэмжээ нь юу байгаа вэ? Хоёр дахь нь энэ шууд ямар хэмжээний төсөл арга хэмжээг засаг дарагт одоо ирэх өгөх гэдэг би энэ танилцуулган дээр ерөөсөө тийм хэмжээтэй юм гэж ерөөсөө харсангүй. Энийг тодруулж хэлж өгөөч. Энэ нөгөө хуулинда нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг ингээд нэг зүйл заалтаар ингээд тодорхой багцлаад өгсөн мөртлөө засгийн газрын батлах журмын нэг үрчлэн заасан байгаа шүү дээ, тийм ээ. Даваадлаа дарга. Тэрийг та нар минь анхаараарай. Би анх энэ одоо төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг хэлцэж байхад төлөөлөгчийн хувьд, хурлын даргын хувьд дээр нь өмнөх хурл засаг дарга бүгдээрээ явж исэн учраас тэрийг яагаад та нар маань танилцуулган дээр ярихгүй байна гэдгийг тодруулж хэлүүлэх гэж түрүүн би асуусан. Тэр хуулийн болоод журмын заалтуудыг мэдэхгүйтэй биш. Тэгээ энэ маш чухал байхгүй. Хоёрын хооронд тийм юмнаас болж том төсөл маань битгий гацаасаа л гэж хэлэх гэж энэ асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт зүгээр санал шүү. Хураалгаж барих санал биш. Хотын дарга энэ бүрэн шинжилгээний асуудлаа болцсны дараа хуралдаа танилцуулчаарай. Энэ яагаад тэгэхээр маш тодорхой процессын заагаад өгсөн бохгүй. Даваадлаа дарга ажлын хэсэг ахалж байгаа учраас маш сайн мэдж байгаа. Энэ процессууд алдаа гарахгүй л гэж би хэлээд асуугаад тодруулаад байгаа учиртай. Тийм учраас төлөөлөгчид зарим нь тэрийг анзаарахгүйгээр одоо шалгараад бид нар баталчаад байгаа юм шиг тогтоолын төсөл дээр хэрэгжүүлээрээгээд өөр өгчгөр чи юу хэрэгжүүлэх гэж байгаа юм бүү мэд болчихж байгаа байхгүй. Тийм учраас урьдчилсан үнэлгээ хийгдсэний дараа наривчлсан шинжилгээ хийгдээд дараа нь тодорхой хэлэлцээрт орох асуудал хүртэл процесстэй. Бүгдээрээ тусдаа журамтай. Тийм учраас энэ одоо асуудлыг тэмдэглэл дээр оруулж байгаад мэдээлэл өгөөрэй. Яагаад тэгэхээр маш олон жил яригдсан, дуншсан төсөл маань хурдан хэрэгжүүлэхийн төлөө бид нар бүгдээрээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Энд сууж байгаа хүн болгон тойрогт нь хог хаягдлын асуудал хамгийн хүнд асуудал болж байгаа.